За юу цаана NCAA March Madness-ийн тухай бичлэг хийж байгаа. Тэгээд өмнөх бичлэг бол Sweet 16 дээр дууссан. Харин одоо Elite 8-ээс финал хүртэлх тоглолтуудыг товчхон яриад явах болно. Тэгээд Elite 8 тоглолтууд өнгөрсөн 7 хоногийн Бям гарагт болсон байгаа. За Illinois Iowa-г 12 онооны зэрэгтэй хоцсон. Харин Arizona Purdue-г 15 оноогоор хоцсон байгаа. Харин маргааш нь Michigan Tennessee-г 33 оноогоор хоцсон. Бүр одоо уншсан гэсэн үг. Харин хамгийн сүүлд болсон тоглолт бол Duke болон Connecticut багуудын тоглолт байгаа. Энэ тоглолтоос өмнө энэ жилийн оны шилдэг тоглолт Game of the Year энэс илүү тоглолт байхгүй гэгдэж байсан зөндөө тоглолт энэ жилийн March Madness-д болсон. Тэгвэл энэ Duke Connecticut гэсэн тоглолт жинхэнэ утгаараа оны шилдэг тоглолт болсон байгаа. За эхний үед Duke илт илүү тоглосон. 5 минут дутуу байхад 19 оноо хүртэл илүү гараад байсан. За тэгээд 15 оноор зэрүүтэй дуусаад 2 дахь үед Huskies харин оноог барьж эхэлсэн. 70-66 байхад Alex Carapan 3-аас гэж ганцхан оноор зэрүүтэй болгосон. Харин зөрүүлээд Cameron Boozer хариугийн дундаас ингэж барьсан. За тэгээд Huskies алдаа аваад Demary Junior-ийн шидэлтэй алдаад 2 дахь харин оруулсан. За тэгээд 10 секунд 2 онооны зөрүүтэй байгаа. Duke Boozer уцаагаад өгсөн. Caden Boozer бөмбөгөө таслуулсан. Mollins Caravan уцаагаад Mollins төгсөн. Mollins энэхүү шидэлтийг оруулснаар Huskies 73-72 1 оноо илүү. Тэг 1.3 секунд. За тэгээд шүүгчд бичлэг үзээд тэг 1.4 секунд болгосон. Тэгээд энэ дамжуулалт нь таслагдаад Connecticut Huskies гайхамшигтай эргэн ирэлтийг хийж 73-72-ийн харьцаатай Duke-ийг хоцсноор Final Four шалгарсан байгаа. Зүгээр л бүүм. Спортод гарч болох, тохиолдож болох бас нэгэн гайхамшигтай тоглолт итгэмээргүй эргэн ирэлт. Сүүлд 3-аас исэн 2 болох Alex Caravan, Braylon Mullins 2 энэ шидэлтүүдээ хийхээс өмнө 3-аас нэг ч хийгээгүй байсан. За тэгээд гайхамшиг бүтсэндээ Caden Boozer зүгээр л бөмбөгөө барьсан бол эсвэл эхлээд нэг тогсон бол урд нь 2 тоглогч нь сувсул байж исэн. Тэгэл өвчгөд хожил штэ. Өста хожлоо атгаад аалтна гэдгийг л энэ болсон. За тэгээд Huskies 19 оноог барьж хоцсон нь NCAA-ийн тэмцээрийн түүхэнд 6-д орох үзүүлэлт болсон байна. Мөн нэгт рэнклэгдсэн баг эхний хагаст 15-аас дээш оноо илүү явж байгаад хожигдсан анхны баг Duke болжээ. Өмнөх тохиолдолд 134 тэг байсан байна. Одоо 134 1 болсон гэсэн үг. Duke өнгөрсөн жил Final Four-т Houston-д хожигдож мултарч байсан. Тэгвэл энэ жил бүр ч азгүй, үнэхээр азгүй хожигдож мултарч байна. Хөрхи Caden Boozer тоглолтын дараа би бага хөөдчлөө гэж ярьж байна лээ. Улмаар энэ тоглолт бол энэ жилийн оны шилдэг тоглолт болох нь ойлгомжтой. Mullins-ийн шидэлт олон жил яригдана, олон жил хайлайт дээр явах нь ойлгомжтой. Ийм л гайхалтай шийдэлт болсон, ийм л гайхалтай төгсгөл болсон. За Final Four яг тим ч айхтар тоглолтууд бол болоогүй. Connecticut Illinois-ыг 71-62 харьцаатай хоцсон. Illinois тоглолтын төгсгөлд оноог барих гэж их хичээсэн. 4 оноор зэрэг байхад өмнөх тоглолтын Batter Braylon Mullins 3-аас игээд тоглолтыг дуусгасан. Travis Reed Jr 17 оноо 11 самбар, Mullins Ballner 10-аас дээш оноо авсан. Харин Illinois-оос Keaton Vogler 20 оноо, Tomislav Ivicic 16 оноо авсан байна. Illinois-оос 3 шидэлтүүд нь болж өгөөгүй 26-аас 6, 23 хувьтай шийдсэн бол Huskies 12 удаа 3-аас оруулсан. Ингээд Huskies 4 үйлрэлд 3 дахь удаага финалд шалгарч байгаа нэ. Тэгвэл Michigan, Arizona. За Michigan тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авч оноогоор тэргүүлж эхэлсэн. Эхний хагасыг 48-32 16 оноор илүүтэй дуусгасан байгаа. Хоёрдугаар хагаст ч гэсэн оноо илүү явсаар байгаад 91-73 харьцаатай хожиж чансааны номер 1 Arizona-г тэмцээрээс мулталсан. Ингээд Michigan Connecticut гэсэн тулаан финалд болохоор болсон. Өмнө хэлсэнчлэн Arizona NCAA tournament March Madness-д орохороо л азгүйдчихэд байдаг. Энэ удаад ч гэсэн тэд финалд хүрч чадлаггүйгээр тэмцээрээ дуусгасан. Wolverines-аас Aday Mara 26 оноо 9 самбар, Elliot Cadeau 13 оноо 10 ассист өгсөн. Сэлгэнээс Trey McKinney 16 оноо 4 удаа 3-аас оруулсан байна. Харин багийн лидер Yaxel Landberg 11 оноо авсан. Гэхдээ эхний хагасын 8 дахь минутанд гэмтэл аваад ямар ч байсан 2 дугаар хагаст гүрийгээ тоглосон. Гэхдээ түүний хэрэг нэг ч их байгаагүй. Бусдын тоглолтыг шийдчихсэн байгаа. Багийн лидер гэмтээ тоглохгүй байх хугацаанд Michigan бүр 30 оноо тэргүүлж авсан. Michigan March Madness эхлээд 5 тоглолтод бүгдэнд нь баглаа 90 оноо авсан байна.
За финалд Michigan Wolverines Connecticut Huskies гэсэн тулаан болсон. За Michigan ердөө ганцхан удаа төрүүлж исэн тэр нь бол 1989 онд байгаа. Харин Huskies бол 4 жилд 3 дахь удаага финалд гарч байгаа. 23-24 онд бол дараалал авраг болж байсан ийм баг. Michigan-ы дасгалжуулагч Dusty May 2023 онд 9-р ranked FAU-г дасгалжуулж Final Four-т шалгаруулж байсан. Тэгээд Final Four-т San Diego State-д баазардуулаад финалд шалгарч чадаагүй. Ингээд карьертаа анх удаага шгшээ тоглолтод бага удирдах байгаа нь. За эхний агаас ойрхон дууссан. 33-29 Michigan 4 оноо илүү дуусгасан. Хоёрдугаар агаст Wolverines оноо илүү явсаар 3 минут руу ороход 9 онооны илүүтэй байсан. Alex Caravan 3-аас иж 6 оноо болгосон. За тэгээд дахиад оноог бариад айхтрийн болох нүдэ гэж бодож байсан. Энэ дэр Huskies бөмбөг таслаад боол дэш явсан харамсалтай энийг алдсан. За энийг оруулсан бол уг нь 4 онооны зөрүүтэй болох байсан том боломжоо Yukon алдсан. За харин тэгээ алдсан боломжийг нь McKinney ингэж гураа шидэж хийснээр үгүй болгосон. Буцаад 9 онооны зөрүүтэй болгосон. 67-60 соло боол самбардаж тооны зөрүүг ердөө 4 болгосон. За гэхдээ 37 секундын хугацаа үлдсэн байгаа. За тэгээ 63-69 харьцаатай Michigan Wolverines хожиж 1989 оноос хойш анх удаага 37 жилийн дараа NCAA-ийн авраг болж байна. Connecticut Huskies гарааны 5-аас Demary Junior-с бусд нь бүгд 10-аас дээш оноо авсан. Харин аврагуудаас Elliot Cadeau 19 оноо, Landenberg 13 оноо, Morris Johnson Jr 12 оноо, 12 самбар авч дабл хийсэн байна. За яалтчгүй финалийн тоглолт гисэн шиг хамгаалтанд цөөрөлсөн тоглолт болсон. Yukon багаараа 30% довтолсон. 3-аас 33-9 27% шидсэн байна. Харин Wolverines багаараа 38% довтлоод 3-аас 15 шидэж 2-ыг нь оруулсан. 2-р агаст Cadeau 3-аас хийж тэр нь баяхан анхны 3 оноо авсан байгаа. За тэгээд түрүүний McKinney бол баяхан 2 дахь 3 онооны шидэлтэн болсон. Энэ тоглолтод самбарт дутуу тоглоод 3-аас 2хан хийсэн ч гэсэн Michigan Wolverines эцэст нь онооны тэргүүлээ хадгалж явсаар байгаад цомыг өргөж байна. За тэгээ Final Four MOP буюу Most Outstanding Player Michigan-аас Elliot Cadeau нэрлэгдсэн. За Yukon бас NCAA аврагын тоглолтод 6 тэг гэсэн төгс амжилттай байсан бол Michigan Wolverines тэдний анхны хожиглыг нь хүлээлгэсэн байгаа. Энэхүү цувралыг зогсоосон гэсэн үг. Big Ten бүсээс хамгийн сүүлд 2000 онд л Michigan State авраг болж байсан байна. За тэгээд түүнээс хойш Big Ten бүсээс өөр ямар ч баг авраг болоогүй бол Michigan Wolverines энэхүү хар цувралыг бас зогсоосон. Мөн улиралд 37 хоцсон баяхан түүхэн рекорд болсон байна. За Connecticut Huskies багийн гарааны 5 тоглогч ямар тоглогчд байсан бэ? 10-ны дугаартай Alex Caravan энэ жил 4 дахь жил нь бүгдэнд нь Huskies тоглосон. 2 удаа NCAA авраг, 3 удаа Final Four тоглосон. За баяхан түүхэнд хамгийн олон хоцсон, хамгийн олон тоглолтод оролцсон, мөн хамгийн олон удаа 3-аас харуулсан рекордыг эзэн байгаа. March Madness-т 18-2 амжилттай. Энэ жил сүүлийнхэн жил байсан баха. Harris Reed Jr энэ жил мөн 4 дахь жил нь. Эхний 2 жилдээ Michigan-д тоглож исэн. Гэхдээ өнгөрсөн жилээс Huskies рүү шилжээд тоглох болсон. Тэгсэн шилжсэн сургуулийн энэ жил ингээд авраг болчлоо. Энэ жил 15 оноо 9 самбар 1.6 хаалтыг дундчилсан. Мэдээж NBA-ийн драфтад бол нэрээ өгөх байх. Өнгөрсөн жил шилдэг 6 дахь тоглогчийн шагналыг авсан бол энэ жил бүсийнхээ 1-р багт нэрлэгдсэн байна. Соло бол энэ жил 3 дахь жил нь. Эхний жилдээ 3.4 оноо дундчилсан бол дараа жилд нь 14.6 болж өссөн. Тэгвэл энэ жил 12.4 оноо дундчилсан байна. 24 онд Caravan-ийнхаа хамтаар Yukon-тэй авраг болж байсан. Braylon Mullins нөгөө актер шидэлтийг Duke эсрэг хийсэн залуу. Коллежийнх нь эхний жил нь байгаа. 12 оноо 41%-ийн довтлогоо 3-аас 32%-тай энэ жил шидсэн байна. Бүсийнхээ All Freshman Team буюу одоо шилдэг шин тоглогчдын бэлтгэлийн багт нэрлэгдсэн гэсэн үг. За мэдээж Duke эсрэг хийсэн тэр шидэлт бол үнэнхээр кино. Бүгд хайлайт дээр болоо орох нь ойлгомжтой. За сүүлийн тоглогч бол Siles Demary Jr гэж тоглогч байгаа. Энэ жил 3 дахь жил нь. Эхний 2 жилдээ Georgia Bulldogs тоглож байгаад энэ жилээс Yukon тоглох болсон. 9 оноо 4 самбар 5 ассист 1.5 бөмбөг таслалтыг дундчилсан байна. За Big East бүсийн 1-р баг буюу First Team мөн бүх хамгаалтын багт нэрлэгдсэн ийм залуу байна. За тэгвэл шинэхэн аврагууд Michigan Wolverines-ийн гарааны тавцтай танилцъя. Yaxel Landenberg 23 настай 2020-оос 23 он хүртэл Arizona Western 23-аас 25 онд UAB-д тоглоод 25 оны 4 сард Michigan руу шилжсэн. За бассан драфтад нэрээ өгсөн ч гэсэн тэр зундаа бол татчихсан байгаа. Уг нь 1-р тойргийн сүүл эсвэл
2 дугаар тойргийн ихээр сонгогдох нь тодорхой гэгдэж байсан. Сүүлийн жилдээ бага манлайлж NC-ийн авраг болж төгсөж байна. Энэ жил 15 оноо 52%-ийн довтлогоо 3-аас 38%-тай бас шидсэн. Дээр нь 1.1 бөмбөг таслаад 1.2 хаалтыг дундчилжээ. Тэгэд Big Ten бүсийнхээ оны шилдэг тоглогч болсон байгаа. Morris Johnson Jr. коллежийнхоо эхний жилийг Illinois-т тоглож өнгөрүүлсэн бол Denver-тэй адилхан 25 оны 4 сард Michigan руу шилжсэн. За энэ жил 13 оноо 7 самбарыг дундчилсан байна. Мөн 24 онд 18 насны America Cup, 25 онд 19 хүртэлх насны дэлхийн аваргад Америкийн шгшээ багт тоглож алтан медалийг авч байсан байна. За Aday Mara Испанд төрсэн Испани тоглогч байгаа. Коллежид тоглохоос өмнө 21 оноос эхлээд Испанийнхаа лигт тоглож байсан. За улмаар 23 оноос UCLA-д 2 жил тоглоод энэ удирлаас эхлэн Michigan-д тоглох болсон. Өсийнхээ оны шилдэг хамгаалан тоглож болсон. Эхний жилдээ 3.5 оноо, дараа жилд нь 6.5, энэ жил 12 оноо, 6 самбар, за дээр нь 2.5 хаалтыг дундчилсан байна. 21 настай 2 м 21 см өндөртэй ийм тоглогч байгаа. Дараагийнх нь Nimari Burnett. Энэ жил коллежийн 4 дахь жил нь Texas Tech, Alabama, тэгээд 24 оноос эхлэн Michigan тоглож эхэлсэн. За 2019 онд Монголд болсон 3-3 дэлхийн аваргад Америкийн багийн хамтар төрүүлж байсан ийм тоглогч байна. За эцэст нь Final Four MOP Elliot Cadeau, Gaidy After Швед ээжтэй ийм залуу байгаа. 2 жил North Carolina-д тоглоод 25 оноос Michigan руу шилжсэн. За энэ жил 10 оноо 6 ассист дундчилсан. Харин Final Four болон шгшээ тоглолтод бага манлайлж жанжин байж чадсанаар MOP буюу Most Outstanding Player-ээр нэрлэгдсэн. За ингэхээр Michigan-ы 5 тоглогч бүгд шилжиж ирсэн тоглогчид байгаа. Энүүгээрээ бас түүх тогтоосон. Гарааны 5 нь бүгд шилжиж ирсэн тоглогчид тэгээд авраг болсон анхны тохиолдол болсон байгаа. Тэр тусмаа Burnett-с бусд нь бүгд анхны жилдээ Michigan-д тоглож байгаа ийм тоглогчид байна. За March Madness ийм болж өндөрлөлөө. Тэгээд энэ жилийн March Madness-ийн тоглолтууд тэр чигээрээ галзуурлаар дүүрэн байлаа. Баазартай, итгэмээргүй тоглолтуудтай, төгсгөлүүдтэй ийм March Madness болж өндөрлөлөө. Тэгээд эхний шатнаас эхлээд финал хүртэлх онцлог гэсэн тоглолтуудыг та бүхэндээ хүргэлээ. Ингээд коллежийн сасан бөмбөгийн тухай бичлэгнүүд маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэг бол NBA-ийн тухай байх болно. Тэгээд хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.